Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай анги бүтээлч оюутны төслийн уралдаанаас эд жидийн тайз гэсэн төслөө аваад өнөөдөр хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна. Тэгээд бид нэр 5 жүжигээр одоо төслөө хамгаалсан байгаа. Тэгээд одоо 5 жүжигээ тавуулангийн нэгэн зэрэг тавихад бэлэн болчиход байж байна. Онцлог нь гэх юм бол Baby театр байгаа. Baby театр нь болохоор 0-оос дээш насны хүүхдүүдэд энэ танин мэдүүлэх зорилготой тийм жижигхэн бичил жүжигүүд байдаг. Манай театрын даваа тал нь хаанч тоглогдох боломжтой нүүдлийн театр гэдгээрээ төслөг. Ямар нэгэн мэрэгжлийн багаж хэрэгсэл шаардахгүй, том тайз шаардахгүй хаанч очиод тоглох боломжтой учраас их даваа талтай. Энэ төслийнхээ хүрээнд миний хувьд Хүүхэлдэйн театрын багт ажиллаж байгаа. Хүүхэлдэйн театр нь бяцхан тайзтай. Тэгээд хүүхэлтэйгээ болон биеэрээ гарч хүүхдүүдтэй харилцаа үүсгэх тийм онцгой. За одоо энэ байгаа төслийн багийнхантай танилцъя гэх юм бол энэ Сансар Окторгын багийн найруулагч зогсож байна. Сайн байцгаана уу. Манай төслийн нээлт одоо ингээд хүүхдүүдэд хүлээгээд эхлэхэд одоо ингээд бэлэн болоод тайз майзаадсаад юм хүмүүдээсээ бэлэн болцсон байна. Миний хувьд гэх юм бол би энэ төслийн Сансар Окторгын баг буюу одоо хүүхдүүдэд Сансар Окторгын мэдлэгийг танин мэдүүлье гэдэг зорилготойгоор Мууни гэдэг дүр одоо сарны дүр дээр одоо ажиллаж байгаа. Тийм байна. За дараагийн багийн гишүүн Хүүхэлдэйн театрын багийн гишүүн байна. За сайн байцгаана уу. Намайг Бэлгэнэ гэдэг соёл урлагийн сургуулийн театрын урлагийн сургуулийн 2-ын А курсын оюутан байна. Энэ төсөл болохоор манай одоо би бол Хүүхэлдэйн театрын дүртэй байгаа. 3 тоорой хамгийн бага ухаантай тоорой дүрд ажиллаж байгаа. Манай төслийн давуу тал нь гэх юм бол бяцхан үзэгчдтэй жишээлбэл Хүнсний ногоо, Сансар Окторгын одоо танин мэдхийн талаасаа маш тийм эрэг нөлөөтэй байгаа. Одоо үзэгчдэд театрын боловсролоор дамжуулж тогтоо Сансар Окторгын ямар уудан байдгүй, бас дээрээс нь Хүнсний ногоо хүний бид ямар ашиг тустай байдгүй гэх мэтчлэн хүүхдүүдэд танин мэдхийн боловсрол олгохоор давуу талтай байгаа. За дараагийн багийн гишүүн гэх юм бол Хүнсний ногооны найруулагч. Хүнсний ногооны багийн найруулагч. За сайн байцгаана уу. За манай багийн хувьд гэх юм бол Хүнсний ногооны талаар хүүхдүүдэд мэдээлэл өгөхөөр ажиллалаа. Багийнхаа гишүүдтэй яг дөрээр нэг ногоонуудаа хуваагаад чинжүү болон байцаа тэгээд луван, брокколи гэсэн 4 ногооны ашиг тусыг одоо түлхүү хүүхдүүдэд яг ямар байдгийг ойлгуулах гэж ажиллалаа. За манай төслийн удирдагч багш Зин Даюуш бас манай ангийн багш. За энэ төсөл нь соёл урлагийн сургуулиас зарладаг оюутны санаачлагтай төсөлгээ төслийн уралдаанд шалгарсан төсөл байгаа. Тэгээд манай төслийн хувьд гэвэл нүүдлийн театрын төсөл, тэгээд оюутны гарааны бизнесийг дэмжих зорилготой тийм төсөл байгаа. Тэгээд манай оюутнууд нийтдээ 25 оюутан маань 5 багт хуваагдаад тэгээд 5 уран бүтээл гаргасан байгаа. Тэгээд бид нар өнөөдөр төслийнхөө нээлтийг хийгээд төсөл маань нийтдээ цаашаа үргэлжлэн орон нутаг болон Монгол улсынхаа гоё сургууль цэцэрлэгүүдээр аялан тоглох гэсэн одоо зорилготой байгаа. Тэгээд бүтээл сэтгэлгээгээ амьлуулсан хүүхэд багчууд та бүхэндээ бас баяр хүргэе. За миний хувьд болохоор урд нь олон улсын Assetech Монгол гэдэг одоо үндэсний төвд ажиллаж байсан. Тэгээ бамбуу хүүхэд залуучуудын театрт ажиллаж байхдаа интерактив буюу тийм хүүхэд оролцоо театрын талаар анх мэдээллийг бол олж авч байсан. Тэгээд энэ хүрээндээ манай оюутнууд дандаа шинэ одоо театрын аргачлалыг туршсан байгаа. Baby театр буюу бүр 0-оос 3 насны хүүхдэд зориулсан хүүхдийн жүжиг. Тэгээд энэ жүжигт оролцсноор хүүхдүүд дандаа оролцоод жүжигт оролцож байгаа. Тэгэхээр илүү нөгөө нэг тухайн зохиолынхоо нэг хэсэг нь болж өөрөөсөө театрын нэг хэсэг болж байгаа гэдгээрээ манай бүтээлүүдийн бол онцлог давуу тал оршиж байгаа. Тэгээ театрын боловсрол хүүхдүүдэд ялангуяа бага насны хүүхдүүдэд танин мэдхүүг өгөх одоо зорилготой байдаг. Тэгээд энд нь ямар нэгэн тийм манай жүжигүүд дандаа маш энгийн санаан дээрээс бол бүтсэн. Хүнсний ногоо гэж юу юм бэ? Намар улирлууд гэж юу юм? Далай тэнгист юу байдгийг. За тэгээд үлгэр гэдэг юм жижигхэн юм энгийн зохиомжуудаар хүүхдүүдэд хамгийн ойр байдаг тэр сэдвийг хүргэхээрээ давуу тал онцлогтой гэж бодож байна. За оюутнуудын энэ бүтээл санаачлага тэгээд цаашдаа өсөн дэвших боломжийг дэмжиж байдаг соёл урлагийн сургуулийн хамт олондоо баярлалаа. Тэгээд оюутны санаачлагтай төсөл маань улам гоё төслүүд олон хэрэгжих болтугай гэж бас хүсэн ирэж байна. За үзэгчд маань ороод ирсэн байна. За өнөөдөр манай нээлтийн үйл ажиллагаан дээр нэмэлтээр бидэнд мэдлэгээ дэвшүүлэхээр манай ангийн оюутан инх төр маань бөмбөрийн үзүүлбэр бас бэлдсэн байгаа. Тэгээд манай үүдний хэсэгт гэх юм бол
хүүхэд багчуудаа зориулаад мейкап хийж байгаа. Каталог. Оо вау, хоёр бичлэг. Сайн байна уу? Чи сайн байна уу? Сайн байна. За, Танай бичлэгээр явж байна да? манай бичлэг ярилцлага аваад явж байна. Аха. Хинт ярилцлага авж байна? Ерөнхий манайх бол Даггүй юу? хүүхдүүдээс авж байна. Аха. Танайх хинээсээс авж байна. Манайх бол зохион байгуулах талаас нь ингээд танилцуулах зарчмаар явж байна. Манайх жоох entertainment талаас. Вау, амжилт хүсье нэз. Баярлалаа. Царай л байна. За энэ бол багчууд маань нүүрэн дээрээ урлаг зурулж байна. Чи нүүрэн дээрээ юу зурулах гэж байгаа юм? Би нүүрэн дээр юу? Зураг сонгосон уу? Сонгоогүй байна уу? Хөө хинчээ Spider-Man болж байгаа юм уу? Мэ одоо Spider-Man зурна. За төслөө нээж байгаа сэтгэл ямар байна? Үнэхээр гоё байна. Тэгээд бүх одоо юмнуудаа бид өөрсдийн гараар ингээ хийж байгаа болохоор гоё байна. Аль багийн гişүн бэ? Би юу сансрах дургүй. Ааха, ямар төр дээр ажиллаж байгаа юм бэ? Би ер нь бол нар. Нар. Чи нөө. Үнэхээр таригч тийм ээ. За энэ чи бас. За завгүй байна уу? Завгүй л ажиллаа тийм ээ. Дүр дээр ажиллахаас гадна ингээ хүүхдийн нүур бодхон танд хэр сонирхолтой байна вэ? Сонирхолтой шүү дээ. Аюу сонирхолтой. Энэ залуу надад өнөөдөр жингөө яг л гой кашмирын загвар мөсөж харагдаж байгаа. Тэгээ би олоодаа хэлж байгаа. За сэтгэлээ яриач. Сэтгэл гоё байна. Бидний анхны уран бүтээл тайзан дээр гаргаж байгаа анхны уран бүтээл болж байна. Сэтгэл маш өндөр байна. Аль багийн ямар дүр дээр ажиллаж байгаа вэ? Манайх дөрвөн улирал багийн бороо болон өвлийн дүр дээр ажиллаж байгаа. Хүүхэд багчуудаа үзэгчдтэй хандаж юу гэж хэлмээр вэ? Ирж үзээрэй. Ер нь цаашдаа ер нь бол илүү гоё юм хийх учраас холбогдоо захиалга махайлга өгч аваалцаа тий. Илүү гоё болноо. Уран бүтээл нь шинжлэгдэж цаашаа хөгжнөө. Өө хинчээл усын дагн байна уу та? Бичлэг хийдэг л усын дагн уу та? Жохон бас entertainment гэсэн нэг ингэж байна. За аль багийн ямар дүр дээр ажиллаж байгаа вэ? За манайх далаад ангисаар аялцгаая гэд баг байгаа. Тэгээд ер нь бол 0-оос 3 насны хүүхдэд зориулсан тийм хүүхдэдтэй бариад хүүхдэдээ өөртөө оролцуулаад тийм хүүхдэдтэйгээ харилцсан тийм жижиг байгаа. Энэ мэдхгүй боловсрол олгох хөтөлбөр байх нь. Энэ чи бол манай хүүхэлдэйн театрын буюу манай багийн тайз бэлэн болчихсон байна. За одоо ингээд хүүхэлдэйн театртаа орцгоё. Бүхнийгээ хүүхэлдэйн театр болон эд шидийн тайз төслийн бүх уран бүтээлдээ хүрэлцэн ирэхийг урьж байна. Сайн байцгаана уу? Соёл урлагийн сургуулийн оюутны санаачлагтай төслийн 2А курсийнхны санаачилсан ичидийн тайз нүүдлийн театрын төслийн тоглолтын дээр бид хоёр хүрэлцэн ирсэн. Тэгээ бэлэг авсан тий. Бэлэг авсан ах эгч нартаа баярлалаа. 2А курсынхандаа амжилт хүсье. Өдөрцөн багшд амжилт хүсье. Соёл урлагийн сургуультай баярлалаа. Яг иймэрхүү хүүхдийн театр илүү олон гоё дэлгэр илүү олон болосоо гэж хүсэж байна. Ингээ нүүдлийн театрын төслийнхөндөө амжилт хүсье. Баяртай. Ичидийн тайз төслийн маань хамгийн анхны ингээд өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. За манай энэ төсөл маань бол одоо ингээд туршилтын тийм тайзны төсөл байгаа. Тэгээд өнөөдөр бол манай хүүхдүүд анх удаа хүүхдүүдтэй харьцаад бас нэлээдгүй сандарч туршлага хуримтлуулсан. Тэгээд энэ төсөл маань бол нийтдээ цаашдаа уран бүтээлүүдэд шинжилээд өшөө илүү бид нар суралцаж олон улсын уран бүтээлчтэй хамтарч ажиллах байд юм уу одоо ингээд төслөө улам бүр баяжуулах болно. Тэгээд соёл урлагийн их сургуулиас ингээд Spark X Entertainment гэсэн ийм уран бүтээлийн театр бий болж байна. Тэгээд Spark X Entertainment-ийг та бүхэн үргэлж дэмжээрэй. Баярлалаа.